Америк нэгдсэн улсын NSP корпорацийн санхүүжилтээр явагдаж байгаа Эрүүл Монгол иргэн хөтөлбөр. Эрүүл Монгол иргэн хөтөлбөр нь Монгол улсын иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой нийслэлийн засаг даргын тамгын газар Монгол улсын эрүүл мэндийн яам, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран ажиллаж нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд цуглуулаар хүргэж байна. Эрүүл Монгол иргэн нэвтрүүлгээр Монгол улсын хэмжээнд нэлээд газар авсан өвчнүүдийн талаарх шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн цогц мэдээллийг үзэгчдэд хүргэж хэрхэн онцлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх юм. Хөгшрөлтөөс хэрхэн сэргийлэх вэ? Хэрхэн уртуудаа наслах вэ? Энэ орчилд хүн болж төрнө гэдэг азтай завшаантай хэрэгч хүмүүний амьдралын мөргөжлөх хугацаа дэндүү богинохон юм шиг санагдах үе цөөнгүй байдаг. Харин ганцхан удаа олдох энэ амьдралыг урт удаан аз жаргалтай болгох хэсэг нь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Хэн өөртөө арчаатай, хөдөлгөөнтэй, эрүүл зөв амьдарч чадж байна, тэр хүн эрүүл чирэг байж урт насалдаг. Хөгшөрч доройтохгүй, хэн нэгний асаргаас цуглаанд орохгүй тулд эртнээс өөртөө арчаатай, эрүүл сарвал амьдрах хэрэгтэй. Хүний амь нас тодорхой цаг хугацаанд оршино. Төрөх, хөгшрөх үхэх гэдэг нь хүний амьдралын шатлбар билээ. Анагаахын шинжлэх ухаанд хөгшрөлтийг биологийн зайлшгүй явагдах хэвийн үзэгдлээ гэж үздэг. Нас бол хөгшрөлтийн хэмжигдэхүй юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 45-аас 65 насыг дунд буюу эдэр нас, 65-аас 74 насыг өндөр насны эрт үе, 75-аас дээш насыг өндөр наслалт гэж тогтоосон байдаг. Хүний бие махбодын эдээс бүр тодорхой наснаас эхлэн хөгшөрч эхэлдэг. Тухайлах юм бол 25 наснаас үе мөчний өсөлт зогсно, 30 наснаас арьс суларч үрчлээ сууж эхэлнэ, 40 наснаас өсний хөгшрөх үйл явц эхэлж бууралтана. Мөн 45 наснаас нурууны уян эдүүдийн хэмжээ бага багаар багасч эхэлнэ. Хүн бүрэл мөнх залуугаараа мөнх амьдрахыг хүсдэг. Гэвч хөгшрөлтийг зогсоож болохгүй. Харин удаашруулснаар хүний насыг 120 нас хүргэх боломжтой. Хүн төрөлхтний генд ийм хэмжээний наслалт суугдсан байдаг. Дэлхийд хамгийн урт насалсан хүн бол Франц эмэгтэй Жанет Калиман. 122 жил 164 хоног насалсан байдаг. Үжирч муудсан барилгын гадна талыг өнгөлж заслаа гэд нэмэргүй. Хааштай л нуран шүү дээ. Тиймээс хүн гаднах өнгө үзэмж талаасаа илүү бие организм доторхон үргэлж цэвэр эрүүл байлгаж игмэн урт наслахын үндэс болно. Монголчууд өвлийн хахир цагт махан хоол идэн, зуны дэлгэр цагт цагаан хоол идэж, гэдэс дотроо цэвэрлдэг байсан сайхан уламжилтай. Энэ нь наслалтанд ч шууд нөлөөлдөг байж. Хөгшрөлт хүн бүрт ижил явагддаг. Нэг нь нарис хурдан хөгшөрч байхад нөгөөх нь дотор эрхтнүүд нь төрөөж хөгшрөх жишээтэй. Гэхдээ хүний хөгшрөх хурдны 35% л генээр тодорхойлогддог. Бусд нь таны гарт, таны амьдралын хэв маягаас шууд хамаардаг. Европ болон Америк нэгдсэн улсад 100-аас дээш настай хүний тоо 10 жил тутамд 2 дахин нэмэгдэж байгаа. Бас хүний дундч нас сүүлийн 160 жилийн турш жилвэр 3 сараар нэмэгдэж байна. Нийгмийн халамж хүний наслалтанд хэрхэн нөлөөлдөг болохыг харуулсан Германы улсын нэгэн сонирхолтой судалгаа байдаг юм. Тус улсыг баруун ба зүүн болгож хуваасны дараа зүүн буюу социалист Германд нас баралтын үзүүлэлт өссөн байдаг. Харин 1990 онд хоёр Герман буцаж нэгдсэний дараах 10 жилд хоёр талын нас баралтын үзүүлэлтүүд тэнцээд ирсэн. Хуучин зүүн Германы өндөр насны тоо эрс нэмэгдсэн байдаг. Хүн аман халамжилснаар хүний наслалтыг хурдан хугацаанд уртасгаж болдгийн тов жишээ энэ юм.
бас хүний наслалтанд боловсрол их чухал үүрэг гүйцэтгэдэг. Америк нэгдсэн улсад хийсэн судалгаагаар дээд сургууль төгссөн ирчүүд боловсролгүй ирчүүдээс 6 насаар илүү насалдаг болох нь тогтоогдсон. Энд тэдний ажлын нөхцөл, ажлын байрны ялгаа ихээр нөлөөлөхөөс гадна эрүүл аж төрөх болон эрүүл мэндийн мэдлэг боловсролын түвшин ихээхэн зөрүүтэй байгаагаас болдог гэжээ. Иймээс мэдлэг бол эрүүл мэнд гэдэг нь онсон үг юм. Оросын холбооны улсад хийсэн бас нэгэн судалгаагаар өндөр IQ-тэй ирчүүд урт насалдаг бол харин ийм эмэгтэйчүүд эсрэгээрээ богино насалдаг болохыг тогтоожээ. Учир нь IQ өндөртэй эмэгтэйчүүд өөрийнхөө юу чаддгийг харуулахын тулд ихээхэн стресстэй, олон цагаар ажиллаж, давхар нөхөр өр хүүхдүүдэн өсгөж бөөцөөлөх үндсэн үүргээ умарталгүй хэд ачаалттай амьдрадагаас болж нас нь богиносдөг байна. Хүн амьдын хугацаагаа уртасгах шилдэг арга бол сайн амрах, стресст орохгүй байх, хэд таргалахгүй эрүүл зөв хооллох явдал юм. Ээлжлэгэхдээ өөх тостой хоол нь хүнийг хэд таргалуулж улмаар зүрх судасны инфаркт, даралт ихсэж харвах, элэг өөхлөх, дархлаа сулрах гэх мэт маш ностой орхигуудыг араасаа дагуулдаг. Ийм учраас урт наслаж хөгшрөлтийг уртасгахын тулд хоол хүнснийхээ илчилгээг хязгаарлах нь хамгийн сайн арга юм. Энэ бол дэлхийд дахин батлагдсан зүйл. Улс үндэстний туршлага арч мөн батлагддаг. Өдөрт 1500-аас 1800 ккал бүхий хоол хүнс зооголдог уламжлалтай Япон улс өндөр нас сүүдэртнийхэн тоогоор дэлхийд тэргүүлдэг. Их эдсэн ч гэсэн багалчлаг авах ямар арга байна вэ? Өнөөдөр шинжлэх ухаан хүнс тэжээлийн илчилгээг тэнцвэржүүлсэн амин дэмээр баялаг бэлтгэмэлээр ажиллаж байна. Ийм төрлийн бэлтгэмлийг биологийн эдвэхтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг. Америк нэгдсэн улсын NSP корпорацийн үйлдвэрлэсэн олон улсын чанарын 5 стандартыг бүгдийг хангасан Defense Maintenance, витамин E, Wild Yam зэрэг бүтээгдэхүүнүүд нь хөгшрөлтийн эсрэг маш сайн үр дүн үзүүлдэг. Defense Maintenance нь антиоксидант үйлчлэг бүхий А, С витамин, цайр, селен гэх мэт эрдэсүүд дархлал сайжруулж хөгшрөлтөө сэргийлэх нөлөө бүхий ургамлыг агуулсан байдаг. Энэхүү ургамлыг эртний цагт дорн дахины ангаах ухаанд өргөнөөр ашигласан байдаг. Мөн Wild Yam хэмээх бүтээгдэхүүний үндсэн түүхийд болох зэрлэг Wild Yam буюу Диоскария ургамлын үндэснийх нь 8-аас 10%-ийг сапонин хэмээх бодис агуулдаг. Сапонин нь цусны даралт бууруулж, холестеринийг багасгаж, толгой өвдөх, чих шуугах, бие суларч, ядрах, тамирдах, судас хатуурлаас бүрэн сэргийлж, ой тогтоолтыг сайжруулдаг давуу талуудтай. Хөгшрөлтөнд гэрэл гээгээний дэглэм бас маш чухал нөлөөтэй байдаг. Хойд зүгийнхэн илүү хурдан хөгшөрдөг. Энэ нь зөвхөн цаг агаарын хатуу нөхцөл байдалтай ч холбоотой эд биш юм. Хамгийн гол нь хойд зүгт цагаан шөнө болдог. Шөнд гэрэлтэй байвал зөвхөн шөнө харанхуйд хүний биеэс ялгардаг мелатонин хэмээх гормон ялгарч чадахгүй гарангуйлэгддэг. Мелатонин бол хөгшрөлтийн эсрэг гормон. Хурц гэрэл 15 секунд тасгатал мелатонин дарангуйлэгдэнэ. Тиймээс шөнө унтахдаа гэрэл гээгээ гаргах бүхнийг унтрааж, цонхныхон хөшгийг хааж, аль бол харанхуй нөхцөлийг бүрдүүлж явах хэрэгтэй. Шөнийн цагаар ээлжинд болон сууж ажилладаг хүмүүс мелатонин гормоны дутагдалд маш их ордог учраас тэдэнд хөгшрөлт их хурдан явагддаг байна. Тиймээс ажлаа аль болохоор өдөрт нь намжуулж шөндөө унтж явах хэрэгтэй. Нойр бол эрүүл энх байхын чухал үнд суурь юм. 7 хоногт 4 удаа нойр муутай хондог эмэгтэйчүүд амархан хөгшөрч хөхний хор тавдраар өвдөх хэрэгсэл 2 дахин их байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Гол сайхан залуу төрхөн хадгалахын тулд шөндөө 6 цагаас доошгүй, гэхдээ 9-өөс дээшгүй цаг унтдаг байх хэрэгтэй. Эрүүлэнх 100 наслахын нууц NSP. За сайн байна уу та? Та энэ хөгшрөлтийн талаар ер нь ямар бодолтой байдаг вэ? Хөгшрөлт гэдэг нь бол ер нь бол зам ёсны зүйл гэж бодож байна.
Гэхдээ хүн сайн хооллож ундаж сайн унтаж амарснаар бол хүн эрүүл байх үндэстэй. Тийм болохоор хөгшрөлтөө сэргийлэх болцоотой л гэж бодож байна да. Та ер нь энэ хөгшрөлтийн талаар ямар ойлголттой байдаг вэ? Хөгшрөлтөөс ер нь урьдчилан хамгаалж өөрийгөө сэргийлж болох уу? Болно л доо. Яаж хэрхэн хамгаалах вэ? Сэргийлэх үү? Өнөөгийн нийгмийн байдал бол нэлээд л одоо хэцүүхэн байдалтай байна л да, яг нуулгүй байлгаад. Замын төвчрээ байна. Тэгэл янз бүрийн шахал дарамт гэдэл ажил дээр ч гэсэн тийм ээ. Стресс маш их орж ийн өнөөгийн хүмүүс. Ялангуяа хөгжүүлээс илүү залуучууд их орж ийн л да стресс. Тийм учраас эдгээр бол хамгийн гол нь стрессгүй байх юм бол хөгжрөл гайгүй болов гэж бодож байна. Та хөгжрөлтийн талаар юу гэж боддог вэ? За одоо цагт бол одоо нөө хүмүүс өөрийнхөө биедээ арчилгаатай тийм байх юм бол хөгжрөлт ерөөхдөө бол бага байхаа л гэж бодож байна. Хамгийн гол нь одоо нөгөө хоол ундаа сайн идэх, унтаж амрах, бас биеийнхээ зөв зохистой хэрэгцээг хангах. Тэр талаасаа байх юм бол хөгжрөлт ер нь гайгүй байхаа л гэж бодож байна. За сайн байна уу та? Та хөгжрөлтийн талаар ямар бодолтой байдаг? Ер нь хөгжрөлтийг удаасгаж сааруулж болох уу? Хөгшрөлтийг бол одоо хүн өөрөө агаар салхинд их гарч өөрөө зөв хооллох одоо 6 цагаас хойш ер нь хоол идэхгүй байх. Одоо агаар уул хатанд их явах. Одоо өөрийгөө л одоо хүн зөв зохицуулж амьдрах юм бол одоо хоол ундаа зөв зохицуулж амьдрах юм бол хүн урт удаан насаж амьдрна шүү дээ. Биеийн тамираар хичээлэх одоо тий дөгөө шарайхад одоо хөдөлгөөний дутагдал одоо тийм юмнаас л хүмүүс одоо нас нь одоо өгширч одоо эрт өгширч одоо нас одоо өвчин юмд баригдс одоо нас өндөр болж байна. Тийм учраас хүмүүс залуучууд хүүхдүүд ерөөсөө бүгд л одоо биеийн тамираар хичээл уул хаад агаар салхинд явж явах хэрэгтэй юм байна шүү дээ. Ер нь монголчууд дээр үесээ одоо зүүн захт нь цагаан идэ одоо сүү цагаагаа идэж амьдраад өвөл захтаа бол хүн тоолоо идэн мах шилээ идэж ингэж амьдрдаг ард юм шүү дээ. Тэгээ зундаа бол гэж сотоодоо бүгд ингэ цэвэрлээд энэгээр бол хүн зундаа би монгол хүн гэдэгс одоо энэгээр өөрийгөө цэвэршүүлж амьдраад өвөлдөө хүн тоолоо идэн амьдрч энэ нь бол бас уламжлал юм байсан одоо алдагдчихад өвөл зунгуул мах идээд байдаг чинь ийм байгаа. Энийг болоод яг энэ зарчмаар амьдраад байх юм бол бид нар сайхан урт удаан наслах ийм болцоо байгаа шин. Хөгшрөлтийг байгалийн зам ёсны хөгшрөлт, эрт хөгшрөлт хэмээн хуваадаг. Хөгшрөлтийн процесс явц харьцангуй түргэсхийг эрт хөгшрөх буюу эрчимтэй хөгшрөл гэдэг. Дархлаа сулрах, хууч өвчин сэтрэх, биеийн ачаалал ихсэх, стресс орох үед эрт хөгшрөлт илт бидрэгдэнэ. Эсийн солилцоо аажмаар хувиралтанд орж зарим амин эсийн солилцоо удааширч эдис эвдэгдэх биеийн дархлааны систем доошилсон сулж арьсан дээр үрчлээ ачраа гарах булчин мах сулрах судасны уян хатан чанар алдагдах хөгшрөлтийн бор тол бэлэрх зэрэг ерөнхийсэн чанартай үзэгдлүүд илэрдэг. Энэ үед NSP корпорацийн биполин хэмээх бүтээгдэхүүнийг хэрэглэхэд нэн тустай. Биполин байгалийн хамгийн дээд зэргийн тэжээлэг бүтээгдэхүүн юм. Найрлаганд нь хүний ирж шаардлагатай бараг бүх байдис буюу 18 төрлийн амин хүчил, 16 төрлийн амин дэм, 18 төрлийн эрдэс, 28 төрлийн бичил элемент, ферментүүд агуулгадаг. Зөгийн тоосонцор нь бие бэлдрийн эрч хүчийг нэмэгдүүлэх, дархлал сэргээх, хоолны шингэцийг сайжруулах, оюун ухаан сэргээх, залуужуулахын сацуу зүрхний өвчин стрессээ сэргийлэх үйлдэлтэй. NSP корпорацийн бүтээгдэхүүнүүдээр дистралын системтэйгээр артери венийн судасны болон тунгалагын цэвэрлэгээ хийж, илүүдэл жингээс салан хэд таргалалтаас сэргийлж, бүдүүн шулуун гэдсэн дорших хоол ундны үлдэгдэл, шаар, шавхалцыг биеэсээ хөн зайлуулж, элэг цэс бөөрийн хор шүүх ажиллагааг эрчимжүүлснээр та байгаагаасаа 10 насаар залуужиж, урт удаан наслах бүрэн боломжтой болох нь нотлогдсон байна. 100 наслах нь 70 нас хүртэл эм тангаас хол өвчнгүй чирэг явж сүүлийн 30 жилд нь голдуу эм там буюу эмчийн тусламжтай амьдрдаг. Ийм залуудаан эрт өвчлөх нь хүний урт наслах, эрүүл амьдрахыг сааруулсан хүчин зүйл болдог учраас өвчнийг эрт үед нь дарах хэрэгтэй бөгөөд аль болох өвдөхгүй байх хэрэгтэй. Ингэхийн тулд дархлаагаа байнга өндөр байлгах нь чухал.
танд зөв амьдрах үндсэн дээр тулгуурлан залуу байдлаа хадгалан эрт хөгшрөлтөө сэргийлэх 10 үндсэн зарчмыг танилцуулъя. Үүнд 1-р цадатлаа бүү хоол өөх тостой илчлэг ихтэй хоол хүнснээс татгалз унтахаасаа 4 цагийн өмнө хооллож хэвш. 2-р насандан тохирсон хоол хүнс хэрэгэл 40-50 настай хүмүүс кальц, магний түлхүү хэрэглээрэй. Энэ нь яс болон зүрхэн тустай. Мөн 50 гарсан хүмүүс загсаар хоолол. Альч насанд жимс ногоо түлхүү хэрэгэл. 3-р хөдөл, гүй, хараа. Өдөрт ядаж 10 минут биеийн тэмрийн дасгал хийх нь таны амьдралыг уртасгана. 4-р ганцаараа бүү амьдр. Хэн нэгнийг хайрл. Хайр инкрил бол хөгшрөлтийн эсрэг том зэвсэг юм. Хайрлаж дурлсан хүний бие махбодод аз жаргалын даавар буюу эндорфин их хэмжээгээр ялгарч байдаг. Шотландын сэтгэл зүйчид 10,000 гаруй хүнийг судалснаар хэвийн бэлгийн харилцаанд хөгшрөлтийг мэдгэцгээс удаашруулдаг болохыг тогтоожээ. 5-р орчин үеийн цаг хугацаатайгаа айлуулах хөл нийлүүлэн алхал. Бийл хөгшин хүнгээд бүү хойшсуу. Залуу сайхан шигээ дэгжин цэмцгэр хуцсал. Энэ таныг цоглож явахтай харагдуулахаас гадна өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг. 6-р сард нэг удаа заавал үзэр үйлчилгээний газар очиж сайхан дуу хөгжим сонсоход хүн маш сайхан тайтгардаг. Мөн жилдээ нэг удаа байгалийн сайханд гарч амар. 7-р сэрүүн өрөөнд сэрүүн орчинд унтаж бай. 17-оос 18 градусын температурт унтдаг хүн залуугаараа байдаг нь туршилтаар нэг нь тогтоогдожээ. Учир нь бие махбодын бодисын солилцоо хүрээлэн байгаа орчин температураас хамааралтай байдаг. 8-р арих дараас тамиг хизээч бүүх хэрэгэл. Хүнд алкогол дутагддаг гэдэг маш ташаа мэдээлэл бий. Дутагдлаа гэхэд бүтэн жилдээ ганцхан хондог улаан зар суухад хангалттай. Мөн чухал шаардлагагүй бол дур мэдэн эмчийн зааваргүйгээр хүчтэй химийн гаралтай эмтрээ бүүх хэрэгэл. 9-р уурлаж бухимдан стресст орохгүй бай. Өөр омгоор бүхнийг шийдэх гэж зүтгэдэг хүмүүс өөрийн стресст оруулан хэдэн насаараа хөвшрүүлээ зогсохгүй илдэг өвчнөд өртөмтгий болдог. 10-р уураг тархиан ажиллуул. Үгийн сүлжээ таах, оюун ухаан шаардсан тоглоом тоглох, ном зохион унших гэх мэт. Тоо бодох дон хүртэл тооны машинаар биш цээжээрэн бодохыг хичээгээрэй. Энэ нь таны оюун ухааныг эртээ зөниглөлд оруулдаг маш сайн талтай. Орчин үед нас бол зөвхөн тоо гэдэг үзэл хүмүүсийн дунд ноёрхох болсон. Наснаасаа залуу харагдах нь тухайн хүний ажил амьдралын дэглэмээс шууд хамааралтай. Хүний наслалтанд байгаль ертөнцийн жам ёсны хүчин зүйлээс нөлөөлөх хэдий ч шинжлэх ухаан технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хүний бие организмд ямар ч сөрөг нөлөөгүй цэвэр байгалийн гаралтай биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэн өөрийнхөө залуу сайхан төрхөн удаан хадгалж урд наслах амьдралыг та өөртөө бэлгэлээрэй. Америк нэгдсэн улсын NSP корпорацийн санхүүжилтээр явагдаж байгаа эрүүл Монгол иргэн хөтөлбөр